дотор амьсгалын өөрчлөлт за уугуул гэдэг маань асуудал хэлбэл болгоомжтой асуудал шүү дээ ганц сайн зүйл юм шиг. Энэ асуудлуудыг хөндлөн төслүүд хийж байгаа. Энэ төслүүдийн хажуугаар уран зургийн өөрийн мэдээллийнхээ дагуу түүнийгээ сэргээж бас ард түмэндээ тойлуулах зөв юм аа шийдээд одоо энэ бүтээл ажилмаар дөнгөж эхэлж байгаа энэ. За тэгээ энэ ажилдаа зүгээр байхгүй өөрийнхөө охины бас энэ охин бас энэ уран зохиолын өөрчлөлт энэ дэлхийн хүмүүний харилцаа нийгмийн болж өгөхгүй байгаа бүхэл санаан зовж байгаа. Тэгэхээр энэ хоёр нийлээд санаа нийлдэг учраас энэ үзэсгэлэн дээр хоёр бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн болж байгаа. Үүдээ миний өөрийн бас зав зайгуутай үед бол цөөхөн зурагтай үед охин маань өөрийн бас бүтээлүүдээр зөрөгтэй шийдэл гаргаж орж ирснээр надад их нэг болж ангич нөхөж байгаа бол одоо ачтмаа уран бүтээлчд баярлах ёстой. Яагаад гэвэл анхны одоо хайку гэж шүлэг найдын хэлбэрийг мэдэн та бүхэн энэ шүлэг найдын хэлбэрийг анх удаа график зургийн хэлбэртэй хосолж явж байгаа гэж би бол ойлгож байгаа. Зөвхөн магадгүй өөр дэлхийн дээр ийм зураач нар байдаг баг. Тэгэхээр энэ хэлбэрийг өөрөө барьж аваад зөв гаргаж байгаа гэдэг нь шүү дээ. Ингээ орж байгаа нь бол бас их шинэлэг болжээ гэж би баярлаад байгаа юм. Тэгээ анхны үзэсгэлэнч магийн хувьд бол за миний хувьд бол яг урд нь ганц хоёр үзэсгэлэнгүүдэд хамтарсан хэлбэрээр орж ирсэн. Би даасан үзэсгэлэн гаргах гээд амжихгүй байгаа. За үндсэн мэргэжил суурь уран зураг болоод сүйд олдсон мэргэжил маань дизайнер учраас зав зайг болчт юм байна. Тэгэхээр ер нь уран зургийг сайн барьж аваад хийхэд бол бас эхний үед бэрхшээлүүд тулгарч ирсэн. Одоо бол сайхан хоорондоо ороод тамирч нарыг бол одоо дараагийн тэмцээлүүдэд орох одоо бэлтгэл хангалаа сайхан. Тийм ч учраас 9 сард болох Гуанчжоугийн Азийн шилдэг зураачдын үзэсгэлэнд орохоор урилга авсан. Тэгээ энэ одоо тамирчлаар ярих юм бол одоо Азийн аврах боксинг тэмцээнд орохоор болж байна. Тэнд одоо та бүхэн дэмжээрэй. Тэгэхээр ийм л мэдээтэй болж байна. Тэгэхээр уран зураг маань өөрөө надад буянтаа болж байна. Нэгдүгээр бол уран зургийн салбарлуудыг бодож авч байгаадаа баяртай байна. Хоёрдугаар охиноо өөрийнхөө мэргэжлийг хөгжүүлээд цааш нь зураг урлагийн чиглэлээр зураг урлагийн зөвхөн зураг авч зураг урлагийн чиглэлээр ажиллах гараан гаргаж өглөө. Тэгэхээр та бүхэнд бол энэ хоёр уран бүтээлчийн үзэсгэлэнд баг анхны шиг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн юм. Үүний талархаж байна. Та бүхнийг тавтай таалан зорих хүсэж байна. За ингээд мэргэжил нөхөр шог зураач урлагийн гараа зүтгэлтэн цогтойроо бас мөнгө их өгч байж байна. За одоо найдаж байгаа хэлхээс бидний өндөр бол одоо нэг үе сүлжээний зураг нэг үе өгсөн ийм одоо нэг үндэсний нэг хэсэг үндэсний бүтээгдэхүүн гэж хэлж байгаа. Манай эднэрийн бол одоо суур мэргэжлийн төв хэллээ уран зураг тэгээд одоо сүүлд одоо бүтээлээ даран хийж байгаа дизайн урлаг. Дизайн урлагаар хийхдээ бол одоо их тийм монументал олон түвний нүдэнд одоо сэтгэл багтаах юм том projektуудыг хийсэн. Хаан хийж байгаа санжиг болдох одоо Чингис хааны өшөө зогссон байж байна. Их материал маш том төсөл байж байна. Одоо төвийн слотклийг өгөөч том бас энэ зогслын их дизайныг хийсэн. Сомогийн хүчтэй одоо хаанцаг ярьчдаг гэдэг сайхан цом байдаг. Энийг бас яг цагаар гихвэд одоо одоо хаваарч юм уу. Хамгийн сүүлд одоо Леонардо Капригийн борис аваад одоо их байдлаа хангах энэ үйлс бол төсөл болсон байна. Энэ цагаар одоо
боломжтой бүтээж байгаа. Одоо энэ бүтээж байгаа бол ногоо мөрөг бас төсөлбий ногооны зүйл ногоогоо бас хасраас бид санахаар тийм бодлого төсөлж чаддаг. Тэгээд ерөнхийдөө бидний одоо яг ийм уран зураг зурсан байх нь үнэхээр гол таасангүй. Гэвч одоо маш олон зургийг ингээд зурсан одоо үзэсгэлэн гаргасан байна. Тэгэхээр одоо ямар их хөлбөмбөч юм бэ гэдэг нь харагдж байна. Тэгээд мэдээж энэ хөлбөмбөч цаан чанар уран бүтээлийн энэ гэр нь одоо охин бас дамжиж ингээд охин бас бидний сайн одоо графикийн төрлөөр бас сонирхолтой сайхан бүтээж хийсэн байна. Тэр баг залуучаас ихтэй маш их зоригтой бас хөрөмөц шинэлэг. Тэгээд бид нэр одоо водтойг бид хоёр шиг цацралт ирсэн байх хэвээр бид эдгээр одоо креатив клуб гэдэг ийм клубыг төлөвлөж одоо ерөнхийдөө клубын хайслаас баяр хүргэж ирж байна. Тэгээд ерөнхийдөө одоо уран бүтээлийн амжилт төсөө одоо зааны уралдаандаа сайн байх гэж байгаа. Азийн даалмаар алтан медаль авах тухай гэж хэлээд багнаас уран бүтээлийн амжилт төсөө нэрээр дуусгасан болов уу гэж байна. Одоо ачтмаа хийж гүйлээ. За. Би бол мэдээж хаалцчихгүй залах хүмүүс тэгээд би өөрийгөө бол ийм хүү үзэсгэлэн гаргах төвчний явж чадвартай юусоо боддгоо байсан. Тэгээд би залуучуудаа хэлдэг хэлэх гэсэн юм. Одоо ялангуяа манай залуучууд байна. Дөнгөж 20 хүрч байгаа, дөнгөж 20 гаруй явж байгаа уусууд ингээд өөрсдөө ямар ч чадваргүй хангалтгүй гэж бодох айгүй л байдаг. Өөрсөндөө айгүй итгэлгүй байдаг. Би ч өөрийгөө тэгэж бодсоор ирсэн. Тэгээд манай аав намайг шахаад би нэг хэдэн зураг зурж үзсэн дараа аварч болцсон байж тээ гэж хэлхээс хойш би бол үнэхээр өөртөө итгэлгүй байсан. Үнэхээр үзэсгэлэн гарах төвшин бол миний чадвар үнэхээр байж чадахгүй зүгээр аав тэгээ намайг хүчилж чах чинь гэж боддог байсан л та. Тэгээд тийм болохоор өөрсөндөө итгэлтэй хараарай. Тэгээд заавал өөрсдөө одоо нас байгаа нь гэлтгүү том юм руу зорж байгаарай гэж залуучуудаа одоо хэлмээрээ. Үнэхээр та нар би чадсан бол та нар чадна. Би бол үнэхээр өөрийгөө бас хүртэж чадвартай бүрсвэртэй боц хүмүүс гэж юусаа боддоггүй. Би бол энэ бол зөвхөн хөдөлгөөлж байгаа өөртөө итгэж байгаа. Тэгээд аа хөсөлмжтэй гэж чадсан. За баярлалаа. Яа гэдэг үгүй хүн байвал гэж байна. Заваа хоног үзэх юм. Тэгээд самсаа хэлсэн юм. Энэ манай гадаад харилцааны яамнаас бас манай албаны хүмүүс ирсэн байна. Би өнөөдөр гадаад харилцааны ажилтнуудын төлөвлөлт хиймээр имэйл хийж таарч байгаа. Монголын элчин сайдын клуб гэж энэ элчин сайд байсан элчин сайд ажиллаж байгаа хүмүүсийн клуб байдаг. За энэ клуб өнөөдрийн одоо сайхан хэсэг гана. Тэгээд одоо стаавраа асуу болсон. Ямар ч байсан энэ надаас надаас на клубын төлөвлөж хийсэн элчин сайд хаваа бас одоо марчсан байна. Тэгээд марчсан айтам элчин сайдаас сууж ташбар ийм гэж хэлсэн юм. Цоцтой мэдлээс одоо ирэхгүй шиг. За элбэлээ бол би сая өндөр авчирээд тийм санамгүй сайхан учраас байж байна. Өөрөөр би 90 оны сүүлээр бүгдэн гарчсан Герман улс гэж байхад энэ элчин сайдын соёл боловсрол улстраа насаараа зөвлөхөр ажиллаж байсан. Арабын хоёр Герман нэгдсэний дараа бас элчин сайдаар ажиллаж байсан. Яг тэр үед Герман хоёр сар өмнө ийм одоо завшаа тохиолдсон. Завшаа гэж үздэг юм уу гэж үздэг цаг ихгүй. Бас их зовлонтой цаг үе байсан. Уран бүтээлчдэд бол маш уран бүтээлээ хийхэд амаргүй бэрхшээлтэй
эдийн засгийн болон бас бус бэрхшээлүүд тулгарч байсан юм цагийг таарсан гэлээ. Тэгээд Оросын модернист зураачдын бүтээлийг цуглуулад өөрийнхөө хоёрын одоо том зочдлын сүлжээнд дүүрэн үзэсгэлэн шиг тавьчихсан байдаг. Нэг Германы баян хүнтэй би ажил төрхий шугамаар танилцсан. Эстрел гэдэг нь хамгийн том зочдод. Тэр зочдод Оросын залуу зураачдыг би авчираад уран бүтээл хийх боломжийг гаргаад уран бүтээл хийх юм аа. Тэгээд яг багсаа урамшиж чаддаг ингээд бүтээлээ хийх боломжийг олгох гэж ярьж байсан. Манай уран бүтээлчид бол Оросоос дутхгүй шүү дээ. Манай Монголын уран бүтээлчдээс одоо бас хүн хаач ажиллаулж сонирхож байгаа бас тусаж холбож өгье гэж хэлжээ. Тэгээд манай орчуудын хороо шугамаар ярьж өөрөөр хүний уран бүтээлийн слайдыг бас авчиж үзүүлээ. Тэрэнд манай хэлбэрийг зураач сарын цэцэр байсан гэж тийм хоёр хүн болоод энэ хоёр хүнийг одоо ажлууд хөлбөл байна гэж тэр хүн гэсэн сарын цэцэр нь англи шалханаар явж чадаагүй энэ тэнд очиж тэр уран сар уран бүтээл хийжсэн. Тэр үеэс хойш хоёр уулзаад бидний маань уран бүтээл хийгээд явсан баг. Гэж бодож явсан. Өөрийнхөө ойр дотны нөхдүүдэд тийм уран бүтээл хийж явж байгаа гэж ярьдаг байсан. Би яг өөрийнхөө шугамаар гадаад хэлцээний хаажилтын тэнд явж байгаа одоо ингээд Баттай ирээд их матай гэдэг газар ахлах ерөнхий зөвлөх гэж авч байгаа юм хэлтэй. Тэгээд өнөөдөр эдмилгийн уран бүтээлийн үзэсгэлэн прожект охин өөрийнх нь одоо мэргэжлийг өглөөд тийм бол хамтлаад уран бүтээлийн анхны одоо анхны одоо үзэсгэлэнээр гаргаж хамтран гаргаж байгаа сайхан мөч таамаг одоо